дүн шинжилгээ хийхээр ерөнхийдөө хоёр талын юм байгаа. Яг таны манай энэ бизнес эрхлэгчийн хэлдгэр татрын хувь хэмжээ өндөр гэвэл өндөр байдаг байна. Тэнд бол эргэлзэх юм байхгүй. Нөгөө талдаа болохоор чинь татвараас зайлсан ихийг явдлыг хуулиар дэмждэг гэвэл бас дэмждэг байна. Тухайлбал яагаад? За тухайлбал яагаад вэ гэхээр чинь одоо татрын хуулийн одоо нэг Сталины дарангуйлал Чой болсонгийн дарангуйл гээд бид нар ч нэг хуучин диктатурын нэг. За яг хөө тэр одоо ингээд дарангуйл яг одоо хуулиар дэмждэг. Хуулийн ямар заалтанд дэмжиж байгаа юм шүү дээ. Хуулийн дарангуйл одоо ингээд ардсан нийгэмд болохоор чинь хуулиар дарангуйлдаг юм байна л да. Хууль зохиогоод тэрүүнд болохоор чинь одоогийн бодит мөрддөг ингээд зарчмууд болж бизнесийн ашигаас татвар авдаг байна. За одоо бид нар болохоор чинь нөөт болохоор чинь зүсээ хувиргаад нөөц биш сайжруулсан худалдааны татвар болсон гэдэг манай татврын байцаагч өөрсдөө бидж байгаа сангийн яамны айлч тэр мэрэгчлэлт нь өөрсдөө бас ярьдаг байна. Олон нийтийн юм хилцүүлэгчсэн ярьдаг, элдв хурц дандаа ч гэсэн ярьдаг. Нөөт бол одоо сайжруулсан худалдааны татвар юм аа гэж ярьж явдаг байна. За орлогын хаалган татврыг сая энд ирсэн те хасагдах зардлуудад хязгаар тогтоогоод орлогын хаалган татврыг болохоор чи ашигаас тооцдог байна. За дараад нь болохоор чинь цалингийн зардалд болохоор чинь их хэмжээний татвар ногдуулж тэрийг ажил олгогчулан ажилтан хоёулангаас нэгэ давхардуулж тооцдог. Тэгэнгүүтээ энийг яадгүй хэр чинь зөвхөн ажил олгогч үе зөвхөн бизнес хэрэглэгч тэр төлөх үүргийг ногдуулчихдаг. Тэр нөгөө нэг иргэнд болохоор чинь тэр үүргийг ногдов. Тэгэнгүүт чинь нөгөө ингээд нохоод ингээд олон нохоод ингээд дунд нь яс хаяж хооронд ингээд маргал дуулгаад байгаа юм. Тийм хуулийн зохицуулт бол явж идэг. За дараад нь болохоор чинь газар үл хөдлөх лиценз борлуулдаг тий. Эдрийг болохоор чинь худалдаж авч байгаа хүн буюу мөнгө төлж байгаа хүн татвар төлөх үүрэг үлдээдэг. Тэрнээс орлого олж байгаа, ашиг олж байгаа хүн бол тэр үүргийг хүлээдэг байхад одоогийн хуулиар